Ажлын ярилцлаганд амжилттай оролцох 12 шилдэг зөвлөгөө. Цагаасаа битгий хоцроорой. Та очих замаа болон замын хөдөлгөөнийг сайн төлөвлөж, очих цагаасаа заавал 5-аас 10 минутын өмнө очиорой. Цэвэрхэн зохимжтой хувцал. Хэрвээ та сайхан хувцалбал илүү өөртөө итгэлтэй болж мөн бусдад сайхан сэтгэл төрүүлэх болно. Санаж яваарай. Та өөрийнхөө урд өмнө нэг ч хараагүй хүнтэйгээ 10 хүрэхгүй минут ярилцаж түүнд өндөр сэтгэл төрүүлэх шаардлагатай. Үүнд анхны сэтгэл хамгийн чухал. Амжилтын төлөө хувцал. Нүдэрээ харилцаа үүсгэх. Нүд бол таны төл. Иймээс та ярилцагчийнхаа нүд рүү ихцлэн харж ярилцаарай. Нүд тань тогтвортой байх нь чухал бөгөөд хизээч өөр тийшээ хараад ярьж болохгүй гэдгийг анхаар. Гар барих. Ярилцагчтайгаа гар барихтаа хитрхи хатуу эсвэл сул биш барьж болохгүй. Тэгээд ямар ч тохиолдолд гар чинь хөлстэй байж болохгүй. Өөрийгөө сайн сурталчил. Ярилцагч таныг мэдэхгүй, харин та өөрийгөө сайн мэдж байгаа. Иймд ярилцагч өөрийнхөө тухай мэдвэл зохих бүхий зүйлийг мэдүүлээрэй. Тэгэхдээ тухайн компани болон ажил үүргийн хуваарийг урьдчилан мэдж бэлдээд ярилцагчийн асуух магадaltaй асуулт болгон дээр хариулт бэлдээд очиорой. Сонс. Ярилцагчаа үргэлж анхааралтай сонс. Тэгснээр та асуултаа зөв ойлгож зөв хариулт өгөх болно. Бие авч явах. Харилцааны 80% нь body language буюу биеийн хэлбэрээр илэрхийлэгддэг. Иймээс ярьж байхдаа гар хөлөө савах, эсвэл толгоогоо сагсрах гэх мэт илүү хөдөлгөөн битгий хийгээрэй. Ухаалаг харагдана гэдэг мянган үгний таглаа. Асуулт асуу. Та байгууллагаа урьдчилан судлаад асуувал зохих хэд хэдэн асуултуудаа бэлдэж ирээд асуугаарай. Энэ нь таныг үнэн сэтгэлээсээ энэ ажлыг хүсэж байгааг харуулах болно. Инээмсэглэл. Ярилцлагын эхэнд болон төгсгөлд ярилцагчтайгаа гар барихдаа заавал инээмсэглээрэй. Тэгээд ярилцлагын дараа яаж холбогдох эсэхээ асуухаа мартуузай. CV-гээ мэдэж байх. Танаас асуух асуултын ихэнх нь таны CV-нээс чинь ирэх болно. Иймд эзэмшсэн боловсрал, газрынхаа бүтэн нэр, хугацаа, авсан шагнал гээд бүхий л мэдээллүүдээ нэг нэгэнгүй сайн мэдэж байх шаардлагатай.